танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэгдүгээр сургуулийн монгол хэлний судалгааны баг маань зохион найруулах чадварыг яаж бусад хичээлд интеграционыг хөгжүүлэх вэ гэдэг контент бэлтгэсэн байгаа. Үүнийгээ та бүхэндээ танилцуулахад бэлэн боллоо. За манай судалгааны баг маань нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. За энэхүү судалгааг бид бүх маань бэлтгэхийн тулд дараах 6 ширхэг гарын авлагыг бас хэрэгэлсэн байгаа. Үүнд бага боловсролын сургалтын хөтөлбөр, суралцгын удирдамж, хичээл сургалтын үр дүн үнэлэх шалгуур, хичээл сургалтын үр дүн үнэлэх хэрэглэх зөвлөмж, за иргэний боловсролын хөтөлбөр, удирдамж, за мөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмжүүдийг хэрэгэлсэн байгаа. За манай судалгааны баг маань зохион найруулж бичих чадварын 3 дугаар ангийн жишээн дээр та бүхэндээ танилцуулах болон за нийт 3 дугаар ангийн 7 ширхэг суралцсан зорилт байгаа. Энэ дээр 3-ын дээгээс ахуулаад 3-ын ил хүртэл 7 ширхэг суралцсан зорилтын хүрээнд та бүхэндээ танилцуулах. Дуурайн зохиож бичих суралцсан зорилттой харьцуултыг та бүхэндээ танилцуулъя. За үүнд 2 дугаар анги гэх мэт 2-2-ын К буюу ертөнцийн 3-ын хэлбэрийг дуурайн зохиож бичих. 3 дугаар ангийн хувьд 3-2-ийн буюу шүлэг ертөнцийн 3-ын хэлбэрийг дуурайн зохиож бичих. 4 дугаар ангийн хувьд 4-2-ийн ил буюу шүлгийн хэлбэрийг дуурайн зохиож бичих чадварууд маань хөндлөнгөр хоорондоо холбогдож байгаамаа. За дээрх 3 суралцсан зорилтыг биелүүлэхэд бол доор хууль ажиллагааныг даган мөрдөх ёстой байгаа. За үүнд 2-2-ийн К буюу ертөнцийн 3-ын хэлбэрийг дуурайн зохиож бичихтэй үйл ажиллагаанд 4 ширхэг үйл ажиллагаа хийж болно. За 3-2-ийн буюу шүлэг ертөнцийн 3-ын хэлбэрийг дуурайн зохиож бичихтэй 5 ширхэг үйл ажиллагаа байгаа. За 4-2-ийн ил буюу шүлгийн хэлбэрийг дуурайн зохиож бичихээр 8 ширхэг үйл ажиллагаа суралцах үйл ажиллагаанд дэмжин орно. За дуурайн зохиож бичих хэрэглэгдэхүүний хувьд за 2-2-ийн К дээр болохоор нөхөх, дуурайх, зохиох, загварууд байж болно. За мөн ертөнцийн 3 байж болох юм. 3-2-ийн дээр гэх юм бол дуурайн бичгэд хялбар бүтцтэй богино хэлбэрийн ихийг сонгож болно. За 4-р ангийн хувьд гэх юм бол 4-2-ийн ил дээр 8 мөрөс хэтрэхгүй мөр бүрдэх үгийн тоон 3-аас 4 байхаар зохиосон шүлэг бас байж болох юм аа. Дуурайн зохиож бичнэ гэдэг маань бас салшгүй нэг холбоотой зүйл маань андын арга бас байдаг. Зохион найруулсан бичгтээ андын аргыг маш сайн хэрэгжилж явах хэрэгтэй. За тэгвэл андын аргыг бас тэр дээрх 7 суралцсан зорилтнаар яаж хэрэгжүүлж болох вэ гэвэл за 3-2-ын дээр жишээ дахин сайжруулж болно, хичээнгөө хуулж бичиж болно. За 3-2-ын дээр гэвэл алдсан үгээ зөв болгон бичих, төлөвлөгөөгөө дахин хичээнгөө бичих. За 3-2-ын суралцсан зорилтын дээр алдсан үгээ зөв болгон бичих, төлөвлөгөөгөө дахин хичээнгөө бичих. 3-2-ын зэ дээр алдсан үгээ зөв болгон бичих, төлөвлөгөөгөө дахин хичээнгөө бичих. 3-2-ын дээр нооргоо сайжруулан бичих. За мөн зөв бичих дүрмийн алдаагүй байна. 3-2-ын К буюу энэ дээр ажиглах, за зөв бичих дүрмийн алдаагүй байна уу гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. За 3-2-ын ил дээр гэвэл зөв бичих дүрмийн засвар хийн, за мөн засвар хийсний дараа заавал захин сайжруулж бичих юм байнамаа. За дуурайн зохиож чадварыг үнэлэхдээ за мэдлэг бол 2 байгаа, чадвар нь 14 байдаг. За хандлага бол 3 байдаг. За үүн дээр хэмээр мэдлэг нь бол эсрэг утгатай үгийн нөөц байна уу, сонгосон нэхийн утгыг мэдэж байгаа эсэх. За А-гийн 2 дээр балархаа эгчгийн дүрмийг мэдэж эсвэл ийм дүрмтэй үгийг таньж байна уу гэдгийг маш сайн харах хэрэгтэй. За чадвар дээр Б-гийн 4 дээр үнсэн шүлгийн утгыг ойлгосноо илэрхийлнэ. Уран уншиж байгаа эсэх. Б-гийн 8 дээр өгүүлбэр их зохион бичгтээ эсрэг утгатай үгийг зөв сонгон бичиж байгаа эсэх. За хандлага. За хандлага гэх юм бол Б-гийн 1 дээр зохиосон шүлгээ бусдад танилцуулж байгаа эсэх. За В-гийн 3 дээр танилцуулахдаа өөртөө итгэлтэй уран хэлж байгаа эсэхийг маш сайн анхаарах хэрэгтэй байнамаа. За монгол хэлний хичээлийн 4 чадвар байдаг. За энэ 4 чадвар нь унших чадвар, бичих, хэл зүй, сонсох гэсэн чадвар байдаг. За үүн дээр унших чадвар дээр маань 3-1-ийн А, 3-1-ийн Ж холбогдож байгаа. За бичих чадвар дээр 3-2-ийн Б, сонсох дээр 3-3-ийн Г. Хэл зүй буюу үгийн сан дээр 3-4-ийн В маань холбогдож өгч байгаа юм. За суралцсан үндсэн үйл ажиллагаа маань 3-2-ийн буюу шүлэгт ертөнцийн 3-ын хэлбэрийг дуурайн зохиож бичихтэй бас ямар суралцсан арга барилыг ашиглаж болох вэ гэвэл за нэгдүгээрт дуурайн бичих шүлгээ сонгоно. За хоёрдугаарт дуурайн бичих хэлбэрээ сонгоно. Гуравдугаарт дуурайн бичих ноороглоно. Дөрөвдүгээрт бусдаас суралцахын тулд бусдын зохиосон зохиолтой бас танилцж болно. Тавдугаарт нооргоо сайжруулахын тулд хянах, шалгаж болно. За 6-дугаарт бичснээ сольж унших. Зарим сурагч өөрсдийн хүслээр бас сурагчдын өмнө гарч уншиж болно. За мөн үүн дээр үндэслээд сурагчдынхаа бүтээлийг бас үзэсгэлэн гаргаж болох юм аа.
За үүн дээр үндэслээд суралцах бас ямар арга барил байж болох вэ гэвэл ажиглах чадвар, зохион найруулах чадвар, алдааг олох, засах чадвар, бусдаас суралцах, харьцуулах бас чадварыг бас хөгжүүлэх юм аа. Бүлэг дуурайлгын бичүүлэх үүнд нэгдүгээр дуурайн бичсэн загвар жишээг ажиглуулж ярилцвал бас үр дүнтэй байдаг. За үүнд хоёрдугаарт багш мөр бүрийн үг бүрт асуулт тавина хүүхдээр дуурайлгах үйл хийлгэж болдог. За үүнд жишээ хэний, ямар, амтна. За бас хаана ямар содон тэмдэгтэй вэ гэдэг дээр бас илүү ярилцах хүүхдүүд маш хүлэг доройно. Тэгэхэд бас илүү төхөн болж өгдөг юм байнамаа. За дуурайн бичих буюу нэг ч хичээлээр ээлжид хичээлбэр дээр зайлшгүй тусах бас хэд хэдэн элементүүд байдаг. За үүн дээр зохиогчийн талаар товч мэдээлэл. За унших явцдаа утга ойлгомжгүйгийг тэмдэглэж тойл бичгээс харж мэдэх маань. За 3-1-ийн А буюу танил биш үгийг тайлбар тойл бичгээс үсгийн дараалал олж агуулах ийм суралцсан зорилттой холбогдсон байдаг. За юуны тухай өгүүлж байна вэ? Юу мэдэгдэж байна вэ гэдэг суултанд маань 3-1-ийн Ж буюу цээжлсэн шүлгийн утгыг мэдэрч мэдрэмжээ илэрхийлнэ. Уран унших орсон байдаг. За сэтгэл хөдлөлгөө хэрхэн илэрхийлж унших вэ гэдэг дээр 3-3-ийн Г буюу Зохиолын Баатарын дуу хоолой, биеийн хөдөлгөөн харцыг нь дуурайн дүр тоглодог. За дуурайн зохиох чадвар дээр гэвэл 3-2-ийн Б буюу балархаа гიშгийг гიშгжүүлэх үүрэг мэдэх, бичгтээ хэрэглэх, эсрэг утгатай үгийг найруулгад оновчтой хэрэглэх, өгүүлбэр их зохиох, хэлзүүн дасгалтай бас холбогдож болдог юм аа. За үүн дээр нэгдүгээрт нь та бүхэндээ танилцуулсан аргуудаас их юм бол за үүнд нэгдүгээрт зохиолчийн талаар товч мэдээллийг хэрэгжүүлж болно. За миний хэн сургууль тугаал хоёр нь хэрвээ бигдэх шүлгүүдийг хэн бичсэн бэ? Энэ зохиолчийн намтар уран бүтээл юу хийдэг байсан бэ гэдэг товч танилцуулгыг бас сурагчдаа бас өгч болох юм аа. За хоёрдугаарт гэвэл унших явцдаа утга нь ойлгомжгүй байгаа үгсийг тэмдэглэж тойл бичгээс бас харж болдог. Гуравдугаар юуны тухай өгүүлж байна вэ? Буюу яг юуг дүрсэлсэн байна вэ гэдэг нь бас чухал байдаг. Моол хөөрхнүүдтэй моодгор нарийнхан сүлтэй. За яг энэ хоёр мөр маань юуг илэрхийлээд байна вэ гэвэл гадаад төрхийг нь дүрсэлсэн байдаг байна. За хулмаа хэрн хэвддэг хөөрхөн хүрэн туул манай мал сүрэг миний хайртай дугуй. За энэ хүү дөрвөн мөрт маань зохиолч юуг илэрхийлсэн байна. Оод нь хатхан давхидаг онцгой хөөрхөн нааштай. Хол дахин зүстэй хурдан шалмаг хөдөлгөд. За энэ хүү мөрт маань хөдөлгөөн зан чанарыг дүрсэлсэн байдаг байна. За дөрөвдүгээрт юу мэдрэгдэж байна вэ? Тавдугаарт сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж яаж унших вэ гэвэл за жишээ нь миний хэн сурах гэдэг дээр жишээ авсан байгаа. Хөөрхөн нааштай эзнээ баярлуулдаг. За мөн би биедээ хайртай найзынхаа тухай уншиж байгаа тул итгэлтэй, хөгжилтэй, уран тодор уншихыг сурагчдаа мань сануулна хэлэх юм байнамаа. Дуурайн зохиох. За тугал шүлгийн жишээнэр гэвэл за тугал шүлгийг зохиохдоо эзэн миний хэн сургын эзэн хураг хоёрын холбоог илэрхийлсэн бас нэгдүгээр хэсгийг бас дуурайн зохиосон. Тугал бүтцийг нь дуурайн зохиосон. Хоёрын гэдэг шүлгийн хөдөлгөөн занаа шиг бас дуурайн зохиосон. ертөнцийн 3 дээр толгой сүл холбодог дуурайн зохиодог аргаас бас хэрэгэлсэн байгаамаа. За бүжин гэдэг шүлгэн дээр бас энэ адилхан байна. За хоёрын шүлгийн жишээн дээр бас та бүхэндээ тайлбарлая. За хоёрын шүлгэн дээр саруул мохог хоёр нь оног эндүрх хоёр гэж байгаа. За саруул мохог хоёр болохоор эсрэг утгатай хоёр үг байгаа. За оног эндүрх гэдэг маань бас эсрэг утгатай хоёр үг бас байгаамаа. За үүн дээр бас та бүхэндээ хүүхдүүдийн бичсэн нас шүлгэнээс танилцуулъя. За инээх хуйлах хоёр нь жижиг том хоёр гэж байгаа. За инээх хуйлах хоёр болохоор эсрэг утгатай үг, жижиг том хоёр болохоор бас эсрэг утгатай үг болж байгаа. Өвөл зүүн хоёр нь халуун хүтэн хоёр. За өвөл зүүн хоёр болохоор эсрэг утгатай үг, халуун хүтэн хоёр бас хоёр хоорондоо эсрэгцэж бичиж байгаамаа. Хямд хэцүү хоёр нь тоглоом эрдэм хоёр гэж бас хүүхдүүд бас харьцуулна зохион бичсэн найруулсан байна. За 7 дугаар буюу хэлзүүн дасгал даалгаврыг бас ямар дасгал даалгаврууд оруулж болох вэ гэвэл миний хэн сурган дээр эсрэг утгатай үгийг олох, үгийн ялгааг ярилцах, жишээ нь төрөх гэх мэт. За тугал шүлгийн хувьд эхээс балархаа гიშг нь 2 гэвэрлэгчийг гიშгжүүлэх, үүрэгтэй үгийг нь олох, өгсөд залхуул залгах. За хоёрын шүлгийн хувьд эсрэг утгатай үгийн тухай мөн ойролцоо утгатай үгийн тухай ойлголт. ертөнцийн 3 дээр яах гэсэн асуултанд хариулах төгсгийг олж болно. ертөнцийн 3-ын үг бүрт нь асуулт бас тавьж болно. За хэрвээ би шүлгэн дээр гэрлээ найзынхаа хөлийг лээ. Гэрлээрээ яг юу гэх вэ? Өгүүлбэрүүдээс тодруулсан үгийн утгыг ярилцсан. Оноос нь нэрийн балархаа гიშгийг гээхгүй бас ойлгуулж болдог.
За цээжээр зохион найруулж дуурайн бичих гэхээр за 1-5 дугаар ангид бас юу бичих ёстой вэ гэвэл за 1-р ангид гэх юм бол 3 байгаа, 2-р ангид 6 байгаа, 3-р ангид 6, 4-р ангид 8, 5-р ангид бас 8 байгаа. За үн дээр хийхүүдийг маань бичснээр сурагчид маань заавал үнийг ноороглон хичээнгүй бичих ёстой байдаг юм аа. За дээрх монгол хэлний хичээлийн 32-ыг за бусад хичээлтэй маань иргэний боловсрол дүрслэг урлаг гэдэг хичээлтэй бас холбоо интеграцлж бас зааж болох юм байнамаа. За жишээ нь 32-ыг гэдэг шүлэг ертөнцийн 3 хэлбэрийг дуурайн зохион бичгтээ. За монгол хэсэг мөчлийн 3-1-2 буюу зөв хооллох зан үйлийг хэвшүүлэх 3-2-ыг Монголын уламжлалт зан үйл 3-2 Монголын уламжлалт зан үйлтэй дээрх 3 сэдвүүтэй бас маань интеграцлан зааж болох юм байна. За дүрслэг урлагийн хичээлийн хувьд за 3-1-ийн зэ буюу Монголын зураачдын уран зургийн бүтээлийг өөрийн бодол төсөөллөөр бас тайлбарлах гэсэн сурлагын зарлалтай холбогдож байна. Дээрх 2 сэдвүүтэй интеграцлан бас зааж болох юм байна. Их зохион найруулсан бичгтээ андын аргыг бол заавал хэрэглэх ёстой. За андын арга гэдэг маань яг юу юм бэ гэвэл А гэдэг маань бичиг санаагаа олох төлөвлөх байдаг. Үүнд нь юуны тухай юуг бичгээ бодох хэрэгцүүлэх, бичих санаагаа хэрэгцүүлэн бодох, бусдаа хэлэлцэн. Эхийн хуудсын дагуу бичих хуулийг төлөвлөнө. За мөн дарааллуулан байрлуулах. За эхлээд дараа төгсгөлд нь юу бичих вэ гэх мэт. За энэ гэдэг нь за санаагаа зохиож байрлуулан бичих. За үүнийгээ төлөвлөсний дагуу ноороглон бичнэ. За Д гэдэг нь бичснээ хянах, сайжруулах. Бичсэн зүйлээ дахин уншин, зөв бичгийн дүрмийн алдаагүй бол найруулгын алдааг багштайгаа хамтран бас хянаж засаж болдог. Хэн нэгэнд уншиж бас зөвлөгөө авч болно. Бичснээ нягтлж, дахин сайжруулж өгүүлбэр нэмэх, хасах, өөрчилж болдог. За мөн дахин сайжруулж хичээнгүй бичнэ. Д арга гэдгийг бол төлөвлөн, ярина, бичнэ, сайжруулна. За энэ аргыг бол бага ангийн сурагчдад багшаал анханасаа ингээд самбар дээр бас хамт ингээд бичээд явбал бас их зүгээр байдаг юм аа. За дүгнэлт хэлэх юм бол бичих чадвар гэдэг бол хамгийн чухал ур чадвар байдаг. За үүн дээр үндэслээд бодол санаагаа цэцгэлдэг, зөв дараалд оруулна, ярин, бичнэ, уншин, сэтгэн, боддог байгаа. Бичиж сурна гэдэг маань цэгцтэй сэтгэхийн үндэс байдаг. Анхааран сонссон танд баярлалаа.